оролцох боломжгүй бэртлээ улмаас. Сургуулийн шилдэ алдсан ч гэсэн хулан Гэсэн даавд тоглогчийг дасгалжуулагч Гарсиа гаргаж ирсэн байна. 3 оны шийдэлтэн амжилтгүй болсон 2 тогломжийг хулан үүсгэсэн алдаа гарсан юм байна. Энэ тоглолт эхний алдааг Чимэг долгор гаргасан юм байна. Шууд амжилтын Platinum ивент итгэгч, спортыг дэмжигч Toyota-гийн аль биесны дилер Top Motors ажиллаж байна. Нолбаатрын хулан 2 шийдэлтийг хийхээр болсон. Эхний 3 тоглолт бол ер нь нэг тал руугаа давмгай тоглолтууд болж өндөрсөн. Amazon Sog тэмч учраас 3 ярцтай тэргүүлж байна. За өнөөдрийн тоглолтод ч гэсэн хожих магадлал сэтгэл зүйн давуу тал мэдээж Amazon-сын тал. Гэхдээ хамгийн гол нь хожигдох ирэхгүй ийм чухал тоглолт нэтгүү ерөөсүүдийн эхнээс нь л маш их хяналттай тоглох шаардлагатай. Хоёр дахь торгуулийн шилдэ алдсан ч гэсэн хулан 2 дахь боломжоор 3 оног аваад багийнхаа эхний 4 оног нэр дээрээ бичүүлсэн. За Индра баруун новдлогоо ноштой болсон. Зүүн дээр жирод баруун төгсгөлнө. Багийн нээлтийн 2 оноо олсон. За өнөөдрийн тоглолтоос өмнөх тоглолтын адилаар итүү ерөөсүүдээс 2 Леонор тамирч бас байхгүй юм байна. Тоглолтод оролцохгүй. Уг нь бол итүүгийн ерөөсүүдийн тэр сэлгээний бүрэлдэхүүнд нь байгаа харагдаж байна. Тэгэхээр их сонирхолтой юм. Яагаад энэ цаг мөчид тоглохгүй байна? Бэлтгэлийн шалтгаан байгаа юм болоо да тий. Стар авалт тоглохгүй байх шалтгаан байхгүй шүү дээ. Ялангуяа ийм эрсдэлтэй улирал дуусч магадгүй ийм чухал мөчид ирээд байгаад одоо 9 хүний бүрэлдэхүүнтэй л итүүгийн ерөөсүүдийн тоглох боломжтой харагдаж байна. Хэцүү байдлаас давтаад алдлаа, хурдан давтлаа гүйцсэнгүй. Дамжуулт ус арай урагшаа ирсэн байна. Ариун цэсгийн дамжуулт буруугс өөр дээр авч байна. Итүү ерөөсүүд баг бүгийг тоглолтод оролцуулна. За энэ цувралын нөгөө тоглолт бол Pirates болон арх дугуудын цуврал бас 3 дахь ярцаатай үргэлжиж байгаа. За тэгээд тэрхүү тоглолт тэрхүү цувралын хувьд маргааш бас цувралын 4 дахь тоглолт болоод дуусч магадгүй ийм цаг үеч дээрээ тэр хэвэд их юм бол плей-оффын одоо финалийн цуврал их удахгүй эхэлнэ гэдгийг л бодохоо болж таарах болоо да. За бас яг плей-офф финал хэднээс эхлэх хуваартай байгаа вэ гэдэг талаар мэдээлэл та бүхэнд дэлгэрүүлэл авчруулан өргөх болно. Amazon саяжгийн шугамас мөнгөний тоглолтод оруулсан 6-2 шууд амжилтын Platinum ивент итгэгч спортыг дэмжигч Toyota-гийн аль биесний дилер Top Motors ариун цэцэг давталгаа алдсан хулан 145-аас шидэлтэн ойж жагаад дараа явчлаа. Өмнө илүү тэмцэл зарчмыг давталгаан шилжсэн урагшаа өгсөн дамжуулалт нь даваа хүү дээр ирсэн. Бөмбөг уцаад Amazon руу шилжиж байгаа юм байна. Даваа хүү бөмбөгийг гаргасан юм байна. За сэлгээний тоглогч тарагж нь 2 легионоор тоглогч тоглохгүй. Зуул цэцэг тий гол гарааны тоглогч нь мөн энэ тоглолтод оролцох боломжгүй бэртлээ улмаас хэрвээ бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглосон бол одоо өрсөлдөөн ялангуяа эхний 2 тоглолтын дээр эхний 2 үед буюу эхний хагас тэс өөр байж чадчихсан шүү дээ. Тэгээд яг хинлээ хадгалж чадахгүй аль баг нь илүү бэлтгэлтэй, илүү доктортой байж чадсан бэ гэдгээс шалтгаалж зөрүү үүсчихсэн тэр нь Amazon-с байлаа. Индра баруун явсан Индра за дамжуулт живжин дээр ирсэн буцаа зөрөөд орсон довтлогоо амжилтгүй Самалтын самбрыг ариун цэцэг аваад савсан дамжуулт намаар Робсон дээр ирсэн довтлогоо амжилттай болсон. Баг 8 дахь оноо 8-2. Өнөөдөр таамханд PSN 3 сувг 3 тоглолтыг хүргэх хуваартай байгаа. Маш сонирхолтой тоглолтууд бид бүхэн хүлээж байна. За энэ тоглолтын дараагаар 18 цаг 10 минутанд таамхын эрэгтэй лигийн тоглолтоо шууд хүлээн авч үзэх боломжтой. Тэгээд 20 цаг 40 минут гээд дараалсан хоёр тоглолт байна. Amazon-с болор эрдэнэ заснаа авсан болор эрдэнэ өөрөө дайраад явсан довтлогоо амжилттай нэмэлт нэг шидэлтийг Бацоочийн болор эрдэнэ хийгэр боллоо. За дэлгэрүүлээд хэлэх юм бол 18 цаг 10 минутаас бишрэлт металл ховд шонхруудын хоорондын тоглолт араас нь бас хүснэгтийг тэргүүлж байгаа багуудын хоорондын өрсөлдөөн буюу энэ үлрэл дуустал 1-3 бичигдэж байгаа. Одоогоор ингээд
чигж байгаа энэ багуудын магадгүй сүүлийнх нь учраас юм болоо да. Knights, Apes сая бол Нэм гарагт хөлгүүд Apes хоёр хоорондоо тоглосон шүү дээ. Эхний 3 багийн хоорондын өрсөлдөөн тий. Тийм зөвхөн одоогийн байдлаар их бичиж байгаа багууд юм. Мэдээж одоо удирдал дуус болоогүй байна. Багуудад 8-аас 10 тоглолт дутуу үлдсэн байгаа. Эдгээр тоглолтууд дээр байрлал бас яаж хөгжүүлж болохоор ийм нөхцөл байдалтай өгүүлж байгаа. Эмэгтэй лиг маань харин айл цуврал нь ихний шат дуусах маш ойртойд байна. Зөрүүд орсон чимэд долгор дамжуулалтанд таслагдсан Улаанбаатар Амазонсогийн довтлохоо урагшаа 2 гараад ирсэн Амари Робинсон довтлохоо амжилттай болгосон. Багийн 13 тоноо. За үлрэл бол саяхан л эхэлж исэн. Одоо бол 10 сарын 1-нд эхэлсэн. Тий. 10 сарын 1-нд эхэлж исэн. Одоо бол он гарсан эмгтэй плей-офф үргэлжилж байна. Эрэхтэй үлрэлийн тоглолт талаасаа бүр хамаагүй өнгөрөө өвч тий. Тэгсэн. Одоо багуудын хувьд нэг 18-аас 20 тоглолтыг хийж чадсан шүү дээ. Ерөнхийдөө багууд плей-офф бэлдээ импорт тоглогчдоо, гадаад тоглогчдоо сонгоод энэ Монгол тоглогчдын шилжилтийн аль 12 сарын 1-нд дууссан гэж. Яг л хамгийн их тий бэлэн ийм цаг үечтэй ирээд байна. За хулангийн довтлогоо оновчгүй Амари Робинсон дахиад хулан сувсул гараад ирлээ. Эргэлзэхгүй шидсээр л байна. Бөмбөгнүүд харин хулан руу чиглэлсээр л байна. Ахаа шидгэн өгсөн шидсэнгүү. Ариун цэцгийн хоёрын өдөөс дайраад явсан довтлогоо оновчгүй гуруулаа самбартаа хашиж байгаа давж чадсан. Чимэд долгор зас чимэг урт насангийн өдөөс хамгаалтан сайн боллоо. Сарантуя. Индра. Инэрлийн слаа ирсэн бөөмбөг дахиад таслагдж байна. Амазонсын довтлохоо Амари Робинсон шалдаад өгсөн хулангийн довтлохоо амжилттай болсон. Багийн 15 тоноо. За Индраас ямар амархан бөмбөгөө алдаж байна. Хэр барагтаа ийм ч амархан бөмбөгөө алддаг тоглож биш үү? Зүгээр залж явж байгаад өөрөө баг бэлгэлж байгаас ялгаагүй алдчих шиг болох юм. Индрагийн тоглолт өнөөдөр багт нь юунаас илүү өгүүлэгдэж байна да. Тэгээд баг нь хэрвээ хожиж цувралыг цааш нь сунгая гэх юм бол Индра магадгүй 30-аас дээш онондоо заавал хурж таарах байх. Чин хоёр импорт тоглогч талбай дээр байхгүй. Тэгээд оноог явуулах нь Индрагаас л эхлэх байх. Тэгжиж бусад багийн тоглогч Сарантуя, Чимэд толгор нарт цас чимэгтэй шидэх орон зай үүсэх байх. Шидэл 8 житг болсон буцаад итэг вирусүүдийн довтлохоо Индра хамгаалагч байгаа яргалсан. Довтлохоо оновч болсон. Бүгний хэлэг тэмцэл Сарантуя. Индра 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. Ариун цэцгийн самбар давган сая Индра тэр хуланг жижигхэн хөдөлгөөнөөр ямар гой хуурж зас чимэгт амжуултыг өгөө бисэдэж гисэн тэгээд довтлохог хараахан төгсөж чадсангүй зас чимэг алдаа гарan зогсоолоо. Хувийнх нь эхний алдаа болсон. За буцаад давахыг оруулж ирлээ. Давах өчигдөр үндэсний дээдлийг эмэгтэй лигийн оны шагналыг гардуулах ёслолын арга хэмжээний хувьд бас шагналын эзэн болсон. Тэр юу их юм бол шилдэг 6 дахь тоглогч. За тэгээд шилдэг 6 дахь тоглогч дээр бас мэдээж одоо хүчтэй өрсөлдөх нэрсийн нэг бол яхахгүй байсан улмаар шагналаа авч чадлаа. Сэлгэнээс гарч ирээд үзүүлж байсан нөлөө ялангуяа тэр Винксийг хождог довтлохоогоор энэ үлрэлийн туршид түүнийг бол ярьсан. Залуу тоглогчийн хувьд те шууд үлрэлийн төгсөж шагналтан болсон. Өөрт нас их урам зориг нэмсэн болов уу гэж бодож байна. 17-5 12 онооны зүрхтэй тоглолт солилцоо хийж байгаа юм байна. Тэгээ мобисийн төгсөгч санагдж байна тийм үү? Давхуугийн хувьд бол тэгээ өчигдөр одоо Монголын боловсролын их сургуулиас бас өөр нэг шагналын эзэн тодорсон нь шилдэг шин тоглогч юу те Rookie of the Year Wings багийн тоглогч Алтай шалгарсан шилдэг хамгаалан тоглогчоор үлэмж Pirates багаас нэрлэгдэж чадсан. За тэгээд дээрэс нь шилдэг гадаа тоглогчоор гэх юм бол 10 багийн Jacqueline Carmen сая харагдаад өнгөрсөн ирхэн болох Fran Garcia оны шилдэг дасгалжуулагчаар хоёр дахь удирлаа дараалал нэрлэгдсэн гэдэг. Үнэхээр Amazon-сын одоо энэ авж байгаа шагнал урамшууллуудтай бид нар маргах ямар ч боломж байсангүй. Garcia 15 тиг болгочоод тэр шагналыг авахгүй бол одоо өөр хэн авах вэ? Амжилтанд нагсан тоглогчийн шагналыг бол авсан байсан. Amazon-сын довтлогоо урт насан уршиг гаргаад өгсөн Улаанбаатарын хулангийн довтлоо амжилттай болсон. 19 төгнөө 19-5. Энэ үед итэг вирусүүд баг энэ тоглолт эхний сурлагыг захиалж байгаа үзэгчтэй тунтахгүй хэрэг олзъя.
Эргүүлж одоо хоёртой үзэгчтэй шууд амжуулалтын гол ивент тэтгэгч хамтаа төрүүлж ялах нь Unitel мөн шууд амжуулалтын гол ивент тэтгэгчээр Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola ажиллаж байна. Үлзиот Индрагийн довтлох амжилтг болсон. Хамгаалтын самрыг хуулан авсан. За талбар дээр бас болор цэцэг гарч ирсэн харагдж байна. Амрын Робинсны довтлох амжилтгүй чимээ долгор самраас мөнгө яваад довтлохоо шилжиж байгаа. За хоорондоо юу гэж ярилцж гарч ирсэн бэ гэдгийг бид хамтаа харан даваах үү. Довтлохоо амжилттай болсон. Амрын Робинсны эсрэг 2-1 явж чадлаа. Болор цэцэг талбар дээр гарч ирсэн өдөр дуудаж байна. Нарийн цэцэг тойрч гарч ирээд бөмбөгийг авсан. За энэ тоглолтын хагасын завсарлаанаар эрэгтэй бүх оддын тоглолтын драфт явагдана. Хоёр багийн ахлагч буюу Дүлгөөн болон Эрдэнэ цогтнор тусын багаа одоо сонгож, тамирчтай сонгож багт хуваана. За тэгээ энэ үйл ажиллагаа бас их сонирхолтой болох бах. Эмэгтэй лиг дээр Амазонсын хоёр лидер болох Хулан Ариун цэцэг нар өөр багийн ахлагчид болоод бас тэр нэм гаргийн Эвс хөлгүүдийн тоглолтын ихний хагасын завсарлагаанаар тоглогчдоо сонгосон. Тэгээ хэнийг нэгдүгээр байраар те нэгээр сонгох вэ гэдэг нь бас их сонирхолтой байх. Өөрийнхөө багийн тоглогчийг сонгох уу эсвэл өрсөлдөгч багийнхаа тоглогчдыг сонгож хольж тоглуулах нь үү гэдэг. Амазонс довтлоондоо шилжиж байна. Яг баг-багаас сонгох юм бол баг Eps Knights хоорондоо туулгач тийм боломж байгаад байгаа. Олон тоглогч сонгогдсон одоо хүслэгтийг төрүүлж аваа гэдээс. Тийм. Одоо Eps 8 тоглогч Knights-аас 6 хүслэгтээс 6 байсан уу? Тийм, тэр хавцаас тийм байсан шүү. Тэгээд Завхан Brothers-оос Хов чонхруудаас Mongolians зэрэг багуудаас тоглогчид сонгоогүй байсан. Тэгээд мэдээж одоо тоглогчдын санал 35% Tokyo application-аар тэгээд ордонд ирж байгаа үзэгчдийн санал 30%, арын албаныхны 35% санал гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар саналыг авсан гэдэг талаар Монголын Сагсан мөнгөний холбоо үндэсний дээд лигийн Facebook хуудсан дээр бол мэдээллүүдийг яг дэлгэрэнгүй тавьсан байна лээ. Та бүхэн бас тэр санал хураалт авсан оноонуудыг эренбээр нь жагсааж үзэх боломж байгаа. Өдөө өрөөсөд мөнгөтэй бөмбөг тоглогч дээр наалтаа гаргасан юм байна. Шууд амжилтын Platinum event тэтгэгч Tino Super application-аар дэлхийн 57 улсад таксигаа дуудаад төлбөрөө төгрөгөөр төлөх боломжтой. Яг одоо Tino application-ыг татаад 20,000 төгрөгийн урамшуулал бэлгэнд аваарай. Сүүлийн минут 50 секунд ихний үед 14 оны зэрэгсэд байгаа. Чимэд долгоор суулгарч чадсан шидэлтэн самбартаад гараа авчлаа. Болор цэцэг самраа авч байна 2-ын голоос. Амазонсын довтлохоо Амрын Робинсон дээр бөмбөг ирсэн довтлох амжилттай болсон. Баян 23 тоноо. Амазонсын тоглолтыг харахад дэндүү амархан хэлбэрхэн л байна л да. Яхахгүй нуруулаг бие хүчээрч илүү байна. Самбартаа сайн хашаад өөрсдөө илүү олон боломжийг үүсгэж чадж байгаа баг нь байгаа учраас ингэж таван байдлыг үүсгэж яваад байна. Улмал ингээд барьцаа зузаатгаад те лавшруулаа яваад шүү дээ. Үлзиот Индра албаа дээр иргэн орж ирж байгаа юм байна. Хажуу шугамнаас болор цэцэг, болор эрдэнэ. Эхний үед босод 1:20 секунд явц үлдсэн байна. Ултнасан Слана авсангүй болор эрдэнэ. Дамжуулт Робинсон дээр ирсэн довтлогон дээр надаа гаргасан. За Робинсон бол будагтай талбайд бөмбөг авсан нөхцөлд ямар нэгэн байдлаар оноо юм алдаа олж дуусч байна да. Робинсон ер нь бөмбөгийг их сайн цэнгэлж өгч байна. За одоо бүх оддын тоглолтыг саналаараа үзэгчдийн саналаар тэргүүлсэн хоёр тоглогч бол Knights-ийн Эрдэнэ цогт Eps-ийн Дүлгөөн нар бидэнд харагдаж байна. Тун утахгүй бас их сонирхолтой үйл явдал болно. Мэдээж олон хүмүүс энийг хүлээж байгаа бах. Яг хөө Дүлгөөн эхэлж бараг сонгож эхлэх баг тий. Илүү нөгөө бүх саналаар тэргүүлсэн шүү дээ Дүлгөөн. Тэгээ Эрдэнэ цогт болохоор Дүлгөөн бас тэгээ дээрэс нь эхний улиралдаа Америкаас Монголд ирж тоглоод ингээд саналаар тэргүүлж байгаа гэдэг. Энэ тоглогчийн нөлөө үзэгчдийг татж байгаа байдал ямар хэмжээний тоглогч вэ гэдгийг илтгэж байгаа юм хэрэг болж байгаа. Эрдэнэ цогт бас хоёр дахь улиралдаа дараалан ингээд багийн ахлагчаар сонгогдоод хоёр дахь удаага ингээд тоглогч сонгож штэ бас туршлагатай байна гэсэн үг. За хулан нөгөө талд хурдан давтлагаар 2 оноо авсан.
Багийн 27 дахь оноо 20 онооны зөрүүг эхний үеийн төгсгөлд үүсгэж байна. Үзиат Индра Славхан байгаа. Славсан Индра шатаад өгсөн дамжуулалт Чимэд долгорын довтлогоо амжилттай болсон. Амари Робинсон бөмбөг залаад шууд хурдан довтлогоо өөрөө эхлүүлчлээ. Дайраад явсан довтлогоо оновчтой. За алдаа үлэхэж ойрхон байлаа да. Шууд амжилтын гол дэвэн тэтгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel. Сүүлийн довтлогооч байж болно. Довтлогоонд тоглолтын цагт нь 2 секунд хүрэхгүй хугацааны л зөрүү байгаа харагдаж байна. Индра өөртөө зай гаргасан самбардаж довтлоод оноогоо авлаа. 5 секунд. Болридэн за довтлож амтсан бөмбөгөө алдчих шиг боллоо. Ингээд ихний үе дуусч байгаа үзэгчтэй 20 онооны зөрүүтэйгээр ихний үе өндөрлж байна. Тоглолтын хэмнэл байгаа байдлаас харахад Улаанбаатар Амазонс тэргүүлсэн хэвээр ингээд 2 дугаар үеэр гээд болцъя. Тоглолтын 2 дугаар үе инхүү эхэлж байна. 20 онооны зөрүүг Амазонс эхний үед үүсгэж чадсан. Одоо харин Итүүгийн ирвсүүд энэ тоглолтод хожиж цааш үргэлжлүүлээл их юм бол заавалчгүй онооны зөрүүг ойртол шаардлагатай. Ирвсүүдийн довтлогоо Сарантуяа 3 онооны шийдэлтэнд оновчтой олсон. 2 дугаар үеийг сайн эхлүүлж байна. За яг л иймэрхүү байдлаар сулраа шидэж чадах юм бол Сарантуягаас бол хэд дараал шийдэлд орох боломжтой. За Келли Чон гарч ирсэн байгаа юм. Доош өгсөн мөвөнд таслагдсан. Итүүний урдан довтлогоо халиун тогтоож шийдсэн байна. Индра зай гарсандаа 3 онооны шийдэлтэнд оновчгүй. Болридэн Келли Чон одоо хулан ариун цэцэг Робинсон нар бол яа харахгүй тоглосон тоглолтын тоо цөөхөн байсан учраас тэр нь шагнал төдийлөн хүчтэй яригдаг баг. Тэрнээс биш бүтэн ингээд тоглолцсон бол ер нь Амазонсийн баг бүх шагналыг хамгаалж хийсэн баха чигтэр. За 17 онооны зөрүүтэй байгаа. Болридэн шинэхэн MVP цолоо аваад тэр нь 24 цагч болоогүй шахав шүү дээ. Улан доорог чадсангүй өөрөө шидчихлээ. Хуулангийн шийдэлд оновчтой. Залтан дундаасаа өөрийгөө суллаа зай гаргаа шидчихээр хамгаалахын эцсгүй байна л да. За Талбатар бол одоо сүүлийн 3 жилийн EP тоглож тэ Индра авсан, ариун цэцэг авсан. Тэг Болридэн авсан тэ. Ариун цэцэг Талбатар гараад ирэх юм бол ер нь яг энэ тоглолтод оролцож чинь гэдэг утгаараа ариун цэцэг 2 авсан шүү дээ тэ. 22-оос 23 онд аваад дараас нь 23-оос 24 дээр Индра аваад тэгээд үлгүүд тоглож байхдаа Индра авсан. Тэгээд ариун цэцэг аваад энэ жил Болридэн. Ямар гоё дамжуулт вэ? Бацоожин Болридны 2 оноо. Тэгэд бас нэг сонирхолтой нь одоо Онлоодрын хулан хизээ MVP авах вэ гэдэг. Яригдаж эхлэх бах дараагийн жилүүдээс мэдээж одоо түүний хувьд өнгөрсөн жил тоглосон бол CB тоглохгүй байсан бол авах магадлал өндөр. Энэ жил болгон өндөр байдаг. Финалийн MVP-гээр 22-оос 23 он тодорсон. Өнгөрсөн жил ариун цэцэг бас финалийн MVP болсон юм байна шүү дээ. За энэ алдаа гарсан. Энэ яг хизээвэл гэдэг ч юм байна те. Ер нь авах нь бол авах бах хизээвэл те. Тэгээд яг одоо шагнал урамшууллын хувьд яриад үзэх юм бол ариун цэцгийн авсан шагнал хэрэг авч үзээгүй шагнал байхгүй зү. Эмгтээс авсан бол тэгж бодож байна. Оюутны лигдэг төрүүллээ яалаа. Төрүүлээгүй лөө. За тэгээд 19 онооны зөрөг үсгэд байна. Болридэн доошоо Баатрин Болридэн тоглолтын эхний оноог авч байна. Удаан хугацааны дараа хүсэн хүлээсэн шагнал анх удаага авлаа гэж өчигдөр бас өгч байгаа ярилцлагын дээр нь дурдсан байгаа харагдсан. Энэ үлрэл бас 1000 оноонд орсон Болридны үед.
Яг өмнө бас нэг MVP авч байсан талаар нэг яриа гараад ирсэн шүү дээ тий. Тэр бол 10 жилийн өмнөх үйл явдал. Гэхдээ лиг нь бас арай өөр нэг 4-5 багтай. Тэгээд тухайн үйлрэлт нь бас яг финалд бас баг нь гарч исэн зүйл биш юм билээ. За энд хоёр тоглогчийн болтод нэлийн контакт онсон байгаа харагдж байна. Болор Эрдэнэ 2 дахь хувийн алдаанд болсон 36-15 шууд амжилтын голын итгэж Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс ажиллаж байна. За энэ чагаан эвгүй болчоо. Чимэд болохоор доглоод гიშгэж чадахгүй байх чинь. Битүүгийн ирвсүүд багийн энэ үйлрэл үнэхээр чанга байна. Чимэд болохоор бэртлэгэмтэлтэйгээр үйлрэлийг эхлүүлсэн. Тэгээд одоо хугацаанаасаа өмнө үнэхээр одоо өөрийгөө шахаад тий багийнхаа төлөө өөрийгөө золиослон байж тоглолтуудад оролцож эхэлсэн. Үнэхээр бүхнийг хийсэн. Тэр баруун бугуун өвдөж төр төмөх тоглолтын дээр яаж тоглолоо. Тэгээ байдаг бүхнээ л гаргалаа гэсэн хэдий ч ингээд баг нь хэцүү байдал дээр ирчлээ. Өөрөө сая бас бэртээд тоглолтоос гараа явчлаа. Маш адраматай үйлрэл болж үргэлжилсээр байна да. Итүүгийн ирвсүүд ивент итгэгч нь хүртэл солигдлоо. Тэгээ сүүлд энэ шинэ өмсөлтөд хоёр дахь тоглолтоо хийж байна. Тэдний хувьд мега электрон хэсэгцэн байна уу да. Итүүний тоглоо Сарантуя Хэлүн Индра дээр бөмбөрсөн. Доош өгсөн цас чимгийн довтлоо амжилтгүй хамаалтын самбарыг онлоотрын хулаавад довтлоо эхлүүлсэн болор цэцэг Кэди хулан 3 онооны шийдэлтэнд явсан. Хайлуун самбраа аваад ямар гоё дамжуулт вэ? Яг л гарт нь өглөөдөө хоёр хамгаалагчийг давуулаад өгсөн цасчмгийн 2 оноо. Энэ 19-с нь 20 орчим онооны зүрх хадгалагдсан хэвээр л байна. Болор Эрдэнэ. Баатрин Болор Эрдэнэ дундаас 2 Болор Эрдэнэ хоорондын хослол байлаа. Тэг хамгаалт нуруугаар нам учраас хитрхи хэлбэрхэн байдлаар л тогтолж байна доо. Маш том зайтай байгаа бэлтгэл дээр байгаа юм шиг сайн шийдлээ. Шалдаад өгсөн дамжуулалт нь цас чимэг дээр ирсэн хаад амжилттай болсон. Болор цэцгийн хаалт байсан. Буцаад довтлоханд дөрүүлээ гараад ирсэн гоё дамжуулалтыг өгсөн Кэли Чуан 2 наавлаа. Дүшт гоноо. Сэтгэл зүйн давуу тал, тоглолтын хэмнэл, хурд Амазонсын эрчийг л одоо бууруулах арга чаргыг л олох хэрэгтэй байна да. Итүүгийн ирвсүүд ямар нэг цохил заавал хэрэгтэй байгаад байна. Индрагаас л эхлэх хэрэгтэй болоо да. 2 оноогоо авсан. Бүтэн тоглолтын туршид нэг хэсэг нэг тоглоод авах нь боломжгүй. Тэгэхээр бусад тоглогчдын нөлөө бас хэрэгтэй байгаад гэдэг. Итүүгийн ирвсүүд ахлах тасгалжуулагч Иран мэрэгжилтэн хүртэл байхгүй байгаа. Гэр эзгүй байгаа юм шиг л яг л ийм хүн нөхцөл байдалтай л байна да. Халууны довтлоо амжилтгүй буцаад Амазонс Кэли гой хараатай өгсөндөө довтлогоо амжилттай болсон. Болор цэцэг 2 оноо багтаа авчирлаа. Багийн 50 42 дахь оноо энэ маягаар 900 оноонд хүрчгэл харагдаж байна да. Даваа хүү болон урт насны нар тусын багтаа бол орж ирж талбайд орж ирж байгаа юм байна. Болор Эрдэнэ шалаад өгсөн Баатрин Болор Эрдэнэ дамжуулт болор цэцэг дээр ирсэн. Болор Эрдэнэ довтлох амжилттай болсон. 2 оноо авлаа багийн 44 дахь оноо. Хайлуун пикнрол дээр зүрсэн. Даваа хүү дамжуулт гоё бөмбөний шилжил тун айтаахан болсон. Цас чимэг өөртөө зай үсгээ давталсан. Хийж болохоор давтлахаа даал алдаад байна. Кэли Чуан түүнээр алдаа гаргасан юм байна. Эрдэнэ нотыг талбай дээр анхудаа оруулж ирлээ Гарсиа дасгалжуулагчийн хувьд. Кэли
галаад өгсөн хамгаалагч харгалцсан довтлохоо амжилттай болсон. Баатрин болор эрдэнэ 2-1 авсан. Энэ үед завсралт захиалгаж гин үзэгчтэй тоодохгүй эргээ олзээ. Завсралын хугацаа дуусч байна үзэгчтэй. За Итүгийн Ирвсүүд багийнхан онооны зөрүү бүр 27 болоод холдсон. Эхний хагас дахиад 30 онооны зөрүү үүсч магадгүй юм нөхцөл байдалтай байна. Эхний тоглолт 30 оноо, дараа нь 29 гээд сүүлийн тоглолтын дээр бас л ер нь ойролцоод үе зургатаагаар өндөрлсөн. Өнөөдөр одоо нэг арай өөр юм аягийг харуулж болох мó гэтэл эхний хагаст бол одоогоор тийм зүйл ажиглагддаггүй. Маш хэцүү байлаа. Хамгаалтыг нь сэлж ороход хэцүү. Эсвэргээрээ нөгөө талд хамгаалтгүй юм шиг л давталж оноонуудаар авсаар байгаа. Даваагүй үеийн даалдаа гаргасан юм шиг байна. Довтлох амжилттай басан өмнөд төлөө явах үедээ болор эрдэн дээр алдаа гаргажээ. Хажуугаас намаатаас мөнгөийг эзэмшин. За шууд амжилтын платиниум ивент итгэгч Tino Super Repair дэлхийн 57 улсад таксигаа дуудан төлбөрөө төгрөгөөр төлөөрэй. Яг одоо Tino Apad-тад 20,000 төгрөгийн урамшууллаа бэлэн даваарай. За мөн шууд амжилтын гол ивентээс Саксонгийн спортыг дэмжиж Coca-Cola шууд амжилтын гол ивент итгэгчээр шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс KFC ялж байгаа. Болор эрдний 10 дахь оноо талбай дээр сэлгээгээр орж ирснээсээ хойш ингээд маш амархан 10 оноо төрлөө. 48-19. За ээлжид нэг л Amazon-сын 100 оноо хүрсэн тоглолтч байж болохоор л дүү зургатаагаар үргэлжилсээр байна. Сарантуяа ардаа өгсөн Үлзэт Индра довтлооны хугацаа дуусахад өгсөн 3 онооны шийдэлт нооноорт алсан. 22 дахь оноо Ховийн ур чадвараар оноогоо ахиуллаа. Ховийнх нь 12, багийнх нь 22 дахь оноо хариуг нь тэр даруй байлаа. Эличон энэ тоглолтод 5 дахь оноогоо авч байгаа нэг юм байна. Түрүүн нэг болор эрдний дамжуулалтаар цацалтаар 2 оноо авсан. Индра заслаарс 2 тамирчныг татаад дамжуулсан өмбөг тааслагцсан. Амазонсын довтлохоо урагшаа гараад ирсэн алхамт хийсэн довтлохоо амжилттай болсон. 21 уртнасаа авлаа. 22-53. 31 онооны зүрхтэй тоглолт үргэлжилж байна. Халиун заслаа авсан. Хамаалагч байсан доо. Зочмиг Индра аваа шууд жийсэн түрүүнийг хийсэн энэ удаа дахин нэг удаа шидэлтэй оноортой олгосон багийн 25 дахь оноо. Кели уртнасан зөрөөд орсон дамжуултыг болор цэцэг довтлохоо амжилттай багийн 55 дахь оноо алсан. За 30 онооны зөрүүтэй эхний хагас минут 50 секунд явагцаа. Итүгийн Ирвсүүд 2 завсралгаа хоёуланг нь авсан. Amazon сарин 2 завсралгаа аваагүй. Ер нь өнөөдрийн тоглолтод баг завсралгаа авахгүй дуусгана үстэй энэ байдлаараач. Багийн алдаа Итүгийн Ирвсүүд дөрвөөстэй Amazon-с 3 алдаатай байгаа. Сасчимг за хаалтанд орлоо. Болор эрдний сайн хамгаалт улмаар Итүгийн Ирвсүүдээс даваагүй алдаа гаргачлаа. Багийн алдаа дөрвөөс дээш болсон баха. Кели Чон 2 шидэлтийг хийн. Түүнээс инэрл ба дээр орж ирсэн. Заман моин дэлгэр орж ирсэн юм байна. Кели Чонгийн ихний торгуулийн шийдэлт оновчтой. За энд юу болсон харуулж байна. Заавс хийвгүй буух төгссөн юм биш үү? Кели Чоны үед. Ятаж гайг бол та ямар нэг асуудалгүй харагдаж байна. Одоо яг хамгийн гол мөчтөө буюу финалийн цувралын өмнө хүрэл ирээд шүү дээ. Ямар нэг бэлтгэл хэмтэлгүйгээр финалийн цуврал руу орохыг юунаас илүүтэйгээр Amazon-сынхан хүсэж байгаа бах. Бас чимэг хөнгө алдчихлаа. За Amazon-сын дотлогоо.
Алдаад өгсөн Баатрин болор ирдэн. Келли Чон 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Багийн 60 тоноо. Үнэхээр шийдэлтийн техник те бөмбөг гараас гарч байгаа хөлөө засаад ийхээ тэнцвэрийг хэрхэн яаж олоо шийдэж байгааг зэрэгсэн бас өндөр түвшний ур чадвартай тоглогчоо гэдгийг бид нар харж болж байгаа. За энд уртнаас Индра 2 хоорондоо мөрөлдөд уртнааснгийн алдааг үзчихлээ. Багийн алдаа 4 дээр ирж байгаа юм байна. Боён гэхэр хажуугаас сүмгийн тоглолтод оруулнаа. 35 онооны зөрүүтэйгээр за ерөнхийдөө бол нөхцөл байдал улмал хэцүү болоод байсан да. Индра 3 оноо 18 оноо удаавлаа. За уруу дараалаад 3 онооны шийдэлтийг оновчтой олгосон уртнасан болор эрдэн зөрөөд орсон дамжуулт Чон дээр ирсэн түрүүн хийсэн энэ удаад шийдэлтэн амжилттай болсон. Индра шууд дайрч байгаа юм байна. Дамжуулт Сарантуй дээр ирсэн зөрөөд орсон хөөргсөн тоглох оновч хөө. Дахиад боломж заан дээр үүссэнгүй. Болор эрдэн хамгаалтын самрыг авсан дамжуулт нэрэн таархан боллоо Индра. Ардаа өгсөн 3 онооны шийдэлтэн оновч хөө. Эрдэнэ од мөвийг болор цэцгэрүү дамжуулсан. Энэ үе сүүлэн байж болох довтлохын Келли Чон шууд шийдсэн шийдэлтэн оновчтой. 63 тоноо. Ингээд хоёрын тоглолт ихний хагас 28-63 харьцаатайгаар өндөрж байгаа үзэгчтэй 15 минут завсарлаад эргээд уулзъя. Нэвтрүүлгийн ивент гэгч Шунан дурлам амтыг зөвхөн KFC-гээс. Амтад зингэр бах. Cheddar бэслэг, bacon, BBQ соусаар амталсан Double Down иргэн ирлээ. Сагсан бөмбөг бол зөвхөн тоглолт биш, харин сэтгэл хөдлөл. Тоглолтын ард өрнөж буй сонирхолтой яриа, анализ, үйл явдлын дэлгэрэнгүй том. Бид зөвхөн тоглолт биш, сагсан бөмбөгийн түүхийг өгүүлнэ, харин та дээдлийн аяллаа бидэнтэй хуваалцаж сагсан бөмбөг өөрийгөө зэмлэрэй. Space for a shot out of Yemi with a rocket. You're watching the Bundesliga on PSN.
38 он шалгалт өгсөн намжуулалтыг бол тоглолтыг эхлүүлсэн. Дундаас нь Келли Чон 2 дугаар үеийг ер нь Ламено тоглосон. 3 дугаар үеийг буцаад Робинсоноор эхлүүлж байгаа юм байна. Шидэлтэн амжилттай болсон багийн 65 дахь оноо. 65-28. Ниндра шалгалт өгсөн намжуулалт зөрүүд орсон. Довтлогоо амжилттай болсон. Чимд болгор 21 болоо. Эхний ягаст бас эвгүй гівтүүгдэл. Ямартаж азар бас гайгүй юм шиг байна. За гэтэл бас тэр баруун нас доглоол яваад байгаа харагдаад байна да. Эндра чимд болохоор ариун цэгийн шидэлтэн оновчтой болсон. Ариун цэг өнөөдрийн тоглолтод харин довтлогоон дээр их намуухан байгаа шүү. Анхных нь оноо олж явах шиг байна. Тийм ч олон довтлогоо хийсэн санагдахгүй байна. Ер нь довтлсон болоо да. Онооны зөрүү 38 оноо. Доошоо өгсөн цас чимээг дамжуултууд харин маш гоё яваад 2 оноо гавлаа. Болор ирдэн шалгалт өгсөн буцаа болор ирдэн. Гой суларсан да 2 оног. Ариун цэцэг авсан. 5 дахь оноо, багийн 70 дахь оноо. 38 онооны зүрх одоогийн байдлаар үүсгээд байна. Ниндра шалгалт өгсөн Саран Туяан довтлогоон амжилт болсон. Насан 3 онооны шийдэлтэнд амжилтгүй хамгаалтын за довтлооны самбарыг аваад 2 хоног авлаа. Оног байсан ариун цэцэг 3 дугаар үеийг маш сайн эхлүүлж байна. Дараалал 7 хоног авчлаа. Хэд одоо түүний эвсүүд байгаа довтлог хамтаа харцгаая. Таслан дээрээс засчмаа гараад ирсэн. За хажуугаар нь хурдаараа илүүрхэд явсан ч гэсэн довтлогооны төгсгөл нь арай оновчгүй боллоо. Ариун цэцэг бөмбөг залаад шууд хурдан довтлогыг эхлүүллээ. Уртнасан өөрийнх нь хөлөөс гартчихуу да. Тийм баг шиг байна. Засчмгийн хамгаалт маш гоё идэвхтэй сайн боллоо. Шууд амжилтын платинум ивент итгэгчтэй дижитал ID итгэл түнш. IT zone та компьютер принтер ухаалагдах хөрөмжүүдээ IT store-оос аваарай. 40 онооны зөрүү 2 үе. За энэ нэг 17 минут 30 секундын хугацаанд л харилцах шаардлагатай юм л тоглолт үргэлжилж байна да. Эсвэл энэ үлрэл тэр чигтээ түүгээр өсүүдийн хувьд энэ хүрээд өндөрлөх гээд байна. Робинсны дамжуулалт довтлогоон дээр нь алдаа гарлаа Эндра. 2 шидэлтийн хүсдэг болор эдэн бол спортын бус алдааш дээ л гэж хийж байгаа харагдлаа. Шидэлтэн амжилттай болсон. Багийн 73 дахь оноо. Хоёр дахь шидэлтэн мөн амжилттай болсон. За энэ байдлаар чи магадгүй 3 дахь үед дуусахтай зэрэгцээ. 100 орвоос төгөлч болохоор л харагдаад эхэллээ шүү. Амазонсын тэгээд одоо сэлгээний тоглогчдоо оруулж ирэх үү, яах уу гэдгээс л цаашаа тоглолт үргэлжлэх юм дээ. Ер нь Гарсиа дасгалжуулагч ариун цэцэг Эрдэнэт буцаа ариун цэцэг болор эдэн доош дамжуулсан довтлогоо амжилттай болсон. Улан 2 өнөг авлаа. Ниндра түүгээр өсвүүдийн довтлогоо чимд доллар даваагүй бөмбөгтэй. Ниндра Асланаас суларсан 3 онооны шийдэлтэн оновчтой болсон.
Баян 35 тонн, Овийн 21 тонн болсон. Хулан 3 онооны шийдэлтэнд хариу өгнөөр чадсангүй. Ихтэй Амазонс довтлохооны самбар авсан. Тэнд дайрын туссан. За одоо бол ерөөсөө бэлтгэмтлгүйгээр л тоглолтыг дуусгах нь Амазонсын хамгийн гол шаардлагатай зүйл болчиход байна. Тэс бэлтлээ бүрэн эдгээлгүйгээр тэр ялангуяа сая бариад байгаа тэр зүүн өвдөг бэлтгэл сэтрэх аюул бас байгаа шүү дээ. За тэгээ болорт цэг орж ирлээ. Харин цэг суулгаж байгаа хаа шууд талбайг өргөж байна. За дараагийн цуурлаж бас байгаа тий. Илрээд бол дуусаагүй байна. Дараагийн цувралд бол магадгүй Fires-тай таарах өндөр магадлал байгаа. Хамгийн аюултай багийн эсрэг тоглох болно. Гол өгсөн болорт цэг довтлоо оновч шүү. Нэмээд 2-1 Амари Робинсон авч чадлаа. Багийн 78 тоноо. Өчигдөр 78. За Эрсүүдийн довтлоо ер нь энэ хагасд дэжүүл байгаа даа. Бөмбөг алталтаас авсан оног бид хүнд харуулж байна. Хэдүү Эрсүүд өгөөдоор оноо авч амжаагүй юм бөмбөг алталтаас. Тэгээд одоо бөмбөг алдахгүй байна. Дээрээс нь бөмбөг таслуулсан байсан ч гэсэн уран довтлоонд ердөө 22-2 гэж шүү дээ. Үнэхээр илүүрх чинь л да бүх талд 30 онооны зүрх будагтайд л баад үүсэрсэн. Тэгээ Амазонсын ямар илүү хүчтэй зузаан бүрэлдэхүүнтэй багаараа ойлголцож жигд байгаа вэ гэдгийг бид нар энэ онооны зүрхнээс харж болох байх. Энэ бол зүгээр нэг энгийн удирдлагын тоглолтож плей-оффын одоо энэ цуврал шийдэгдэж болох ийм эзэгтэй тоглолтод энгийн байдлаар ингээд довтлоод оноонуудыг хялбархан аваад тэгээ энэ онооны зүрх үүсгээд итүүгээр эсүүдэд ердөө 35 хооноо алдсан л явж штэ. Багнайт хоноо алсан. За Индра за цаана Эрдэнэ талбай дээр орж ирэхэд бэлэн болсон юм байна. Индра 3 онооны шийдэлтэнд оновчтой алсан. Багийн 38 тоноо. Болорт нь шаалтаад өгсөн бөмбөг таслагдсан Индра сул гарсан ч гэсэн шийдсэнгүү. Ниндра бөмбөгтэй. Чимэд долгор шаалаад өгсөн бөмбөг нь хоорондоо ойлголцсонгүй. Буцаад хулан довтлохоо шилжиж байна. 2-1 суусвал авсан. Баг 82 тоноо. Чимэд долгор Чимэг туслан авсан Сарантуя. Чимэд долгорын дууны шийдэлт нь амжилтгүй болсон. Бөмбөг Улаанбаатар Амазонс руу шилжлээ. За энэ үед тэгээд 3 дугаарын 4 минутаас дотгошоо болох үед завсарлагын хугацаа болжээ. Завсарлагын хугацаа дууссан үзэгчтэй. Онооны зүрх улам бүр холдсоор 88-82 3 дугаарын сүүлийн 4 минутын хугацаа үргэлжилж байгаа. За болорт цэг Робинсон дээрээ явсан дамжуулал загаар идэхтэй байгаад Чимэд долгор бөмбөгийг цохиод тасалсан шүү. Индра. За Чимэд долгор Индра тул чадсан. Эдэн нотыг залуу тоглогч Индра дээр хамгаалтыг хийгээд тоглолтыг үргэлжлүүлж байгаа. Тэгээ хулан суудсан, ариун цэцэг суудсан, гараанд гарч ирсэн гэвэл Робинсон байна. Тэгээд хулан талбай дээр байгаа юм байна шүү дээ, тий. Тэгээд Эрдэнэ удагтай талбайд гараад ирсэн. Эрдэнэ нот гэж сэлгээний тоглогч наваад ирсэн байдалтайгаар л тоглолтыг үргэлжлүүлж байна. Энэ байдлаар чинь 4-р үедээ бүтэн сэлгээний тоглогчдоор доос дуусгая л үү дээ. Эрдэнэ сул цацалтаад за. Индра шалаад өгсөн Сарантуягийн довтлоо оновч хүү бөмбөгийн нөлөөг тэмцэлд Амари Робинсон яасан юм байна. Довтлоо шилж хүйтэн алдаа гаргажээ. За Индрагийн өнөөдөр ингээд 24 оноотой 3 дахь алдаа нь болж байгаа юм байна.
Шууд амжилтын Platinum event тэтгэгчээр Дасандаа Бухан M-Bank мөн шууд амжилтын Platinum event тэтгэгч спортын дэмжлэгт оюутан албан ёсны дийлэр топ мотороос ажиллаж байгаа. Эрдэнэ мөнгөтэй болор цэцэг шалаад өгсөн Эрдэнэ. Тэгээ одоо маргаашийн тоглолтоос шалтгаалаад энэ хоёр багуудыг ялангуяа Amazon-с тэргээ ярьж чад одоо шинэ буруудах бах туу Amazon-с финалд хинтээ тоглох вэ гэдгийг шийдэгдэж магадгүй. Pirates 3 тэгээ тэргүүлж байгаа. Хэрвээ Pirates хожих юм бол 4 тэгээ айл талаас сүсэлдөгчдөө маш одоо цөөн тоглолтод хожоод эхлүүлэх юм боломж үүсгэр байна. Тэгээ Pirates Amazon-сын хоорондын тоглолтоос өмнөх тоглолтуудаас өөр зүйл болох уу яах бол тэ сүүлд бол тэр холбооны цомын финал дээр хоорондоо тоглоод Amazon сойдсон шинэ жилийн өдөр 12 сарын 31-нд бас Amazon сойдсон гэдэг. Amazon-с бол үнэхээр одоо 320 тоног болцсон баха өжигдөөг цуврална. Яг л ийм байдалтай байна. Мэдээж тэр олон улсын тавцанд бол ялгдлүүлснээр бусдаар бол үнэхээр онцгой байгаа л да. Цас чимийн давталгаан дээр алдаа гаргасан. Хоёр шийдэлтийн цас чимгийн давхар 2 хүнээс олж байгаа юм байна. Инрэл орж ирсэн. За мөн халиун орж ирсэн юм байна. Цас чимгийн Индра халиун инрэл чимэд доллар гэсэн 5 тоглогч. Итүүг нэстэл бад өрөө нөгөө талаас Рамбисон холон Инрма болор цэцэг Эрдэнэ одоо гэсэн 5 тоглогч байгаа маань. Холон мөнгөтэй дамжуултууд явж байна. За инхлэн байгаа маань талбай дээр зөрөөд орсон. Тоглооны хугацаа багасч байгаа да. Холон 3 онооны шийдэлтэн амжилттай болсон. 87 тоноо 50 орооны зүрх 2 дугаарыг үзэгчлээ. 40 90 тоноо. Шалдаад өгсөн Индра. Инрэл давуулаад өгсөн халиуны довтлох амжилттай болсон. Бас зэрэг утаа довтлчлаа да. За тэгээ улмаар халиун өөрөө алдаа гарчуу да. За энэ довтлоод алдсан бөмбөг аваад контакт үсээд халиунд алдаа өгсөн юм байна. Цас гараас ялч ус юу орж ирсэн байна халиу руу. Буян дэлгэр нэгэн талбад орж ирж байгаа маань. Amazon-с бөмбөг эзэмшин. 3 дугаар үед бараг 100 оноо. Энэ бол бас Amazon-сын довтлооны ур чадвар ямар өндөр хөтөө вэ гэдгийг харуулж байна. Нөөдлөөс бас 2 лиг ондрын ялч бас байхгүй учраас оноо авалтын тэр султал болж байна. 3 онооны шийдэлт нь оновчтой болсон 93 тоноо. Мари Робинсон за 2 дахь хоолын шийдэлд оролцож байгаа. Өнөөдөр тэгээд 20-с дээш оноондоо хүрсэн ээлж нэгэн сайн тоглолтод үргэлжилж байгаа. Индра сул цацлт нь оновчгүй хадгсан бөмбөг инрэл оновчтой болгож чадлаа. 93-42 Индра болорцгийн бөмбөгийг хэлбэрхэн тасалсан. Урдан давталгаар 2 оноогоо авлаа. Инхлэн мөнгөтэй Робинсон довтлохын амжилтгүй хамгаалтын самрыг цас чимэг авсан. Цас чимэг Индра 3 дугаарыг 10 секундын хугацаа заслан хэрэггүйлгэсэндээ за гэхдээ давцсан. Инрэл 5 секунд цас чимэг өөрөө довтлох шаардлагатай шидэж амжсан алдаа болчлоо. Инхлэнгийн алдаа 1.5 секундын хугацаа 3 дугаар үеийн цагт дуусахад үлдсэн. 3 шидэлтийг үүсгэнэ. Техник шийдэлт амжилттай багийн 45 тоноо. Хоёр дахь шийдэлт нь мөн амжилттай болсон.
хамгийн сүүлийн 3 дахь шийдэлт. Амжилтгүйс Амалтын самбарыг амар Робинс авснаар 2-1 тоглолтын 3 дугаар үеийнхүү өндөржин үзэгчтэй тоодохгүй 4 дугаар үеэрээ эргэж болзъя. Тоглолтын шийдвэрлэх 4-р үеийн тоглолт 10 минутын хугацаанд эхэлсэн үзэгчтэй. За онооны зөрүү бол ерөнхийдөө нэлээд холдсон, талиж өгсөн. Итүү ирвсүүд угаас. Индра 3 оноо авлаа. За өнөөдөр чинь 30-аас дээш оноонд энэ байдлаараа хүргэж асуудалгүй харагдж байна. Гисэн идэж баг нь олон оноогоор хожигдож явна. Тэгээд зөвхөн Индрагаас оноонод л ирээд байгаас нэг ялгаагүй тоглолт байна да. Тоглоом амжилтгүй болсон. Амалтын самбарыг цэцчмэг аваад тоглоом шилжиж байна Индра. За Бэмчо болоор ирднэсэн төвийн байрлалын хослыг сараж ирсэн байна. Инэрлийн тоглоом амжилттай болсон. 51 дахь оноо. Зад Намазаас болон Кэди дээр бөмбөг ирсэн ихлэн дамжуулт хулан дээр 3 онооны шийдэлт нь оновч хүү Амалтын самбарыг Индра авч байна. 42 онооны зөрүү. Амазонс тэгээд плей-оффын тоглолтын дээр сэлгээний тоглогчдын шахуу ихэнх нь бас олон минутыг өнгөрүүлээ. Гисэн идэж ингээд 93 оноо 3 үеэр нь авчлаа шүү дээ тий. Тоглооны үүсгэл тэгээ хурдан довтолж байгаа байдал тэгэхээр ялгаа зөрүүг харуулж байна л да. Хулангийн гараас гарлаа. За тэгээд бидний одоо хүсэн хүлээж байгаа финалийн цоврал яг ийм дүр зурагтай биш илүү өрсөлдөөнтэй болох уу гэж бол найдаж байгаа. Итүү ирвсүүд хэдий энэ 7 оноор хажигдж байгаа шигсэн тэр хоёр гадаа тоглогч нь дээрээс нь зул цэцэг гэдэг нь яг бүрэн бүрэлдэхүүнээрээ удирдлагын сүүлийн тоглолтууд дээр дээшээ хүчтэй дайрсан шигээ гарч ирж чадсан бол арай өөр байх байсан баг. Харамсах зүйл ихтэй л маш адармаатай идрээтэй явуулал болоод дуусч байна. Индра Руан шилтэн оновч болсон Даваахүүгийн тоглоом дээр алдаа гаргасан юм 20 шилтийг хийгэр боллоо. Бямчогийн тоглолт ихний алдаа болсон. 20 шилтийг Даваахүү хийгэр боллоо. Тэгээд Даваахүү өнөөдөр 2 оноо авсан байгаа. 3 дахь оноо нь тэгээ хоёр тоглогчийн хувьд бол үнэхээр бас өөрийгөө харуулж чадсан. Сагсан бүх сонирхогчдод өөрийгөө таниулж чадсан ийм л өдрөл боллоо доо энэ тоглогчийн хувьд. Давхад ер нь бас олон магад санал тавих хаа тий. Тэгээд итүүгэндээ цааш өгүүлэхгүй наах үед одоо ихний 1-2 жил яг нүлийг драфтаар орж ирж байгаа тоглогчдын хувьд бол гэрээтэй орж ирж байгаа болов уу гэж бодож байна. Цаашдаас багтаага үлдэх үү эсвэл өөр баг руу явах уу дараагийн асуудлууд сэргэж эхлэх баха. Гэтэ одоохондоо итүүгийн эсвэл догийнх нь энэ үйлрлийн дараагаар бас бүрэлдэхүүнээ яаж хадгалж үлдэх үү, шинжлэх үү, өөрчлөх үү те эрх үйлрэлүүдэд хүчтэй өсөлтөөнийг үзүүлэхийн тулд юу хийх ёстой будагтай талбайд үнэхээр хүн дутж байгаа хараглаа шүү дээ энэ үйлрлийн хувьд. За болон Эличон доор бимч авд шахаад тоглох боломж байна. За задлаа гэхдээ энд бөмбөгийг аваад үлдээж чадсан шүү. Аваад үлчлээ. Эвгүй хөдөлд орсон ч гэсэн. Тийм лээ. Дараагийн тоглолт. Метал ховд шонхрууд маш хүнд хэцүү нөхцөл байдалд ороод байгаа бишрэлт метал баг ахлах дасгалжуулагчаа ингээ 3 таас хэлсэн энэ өдрөл ган хөлөг дасгалжуулагч ахалж байгаа. Туслахаар нь тамжид дасгалжуулагч буцаад багийнхаа бүрэлдэхүүн нэгдсэн. Юм л боллоо металын хувьд. Гэхдээ одоо боломж мэдээж байсан хэвээр тэдний хувьд бол эхлээд плей-оффын одоо 8 дугаар байрны төлөө ч юм уу тий плей-оффд орохын төлөө эхний ээлжинд бол өрсөлдөн. Тэгээд метал сүүлийн 3 үйлрэл финалцсан энэ баг хэрвээ плей-оффд ороод ирэх юм бол ямар ч багт таарахыг хүсгүй л ийм л өрсөлдөгч байж чаддаг гэдгийг бол зөвхөн манай сайн мэддэг баг. Тэгээд металлын хэрвээ яг бүрэн хүчээрээ тоглох юм бол тэ энэ үйлрэл хоцсон багуудыг ингээ бодход нээлтийн тоглолтод хүлгүүдийг хоцсон. Дараа нь Эпсиг бас маш хүчтэй
удирлыг тэргүүлийн явж хахад нь буулган авсан шүү дээ. Тэгэхээр сүүлд Эпстэй 6 онооны зөрүүтэй Найцтай гэхэд хамгийн сүүлийн тоглолтын дээр хожиж болох үс ийм нөхцөл байдалтаар тоглолтыг үргэлжлүүлсэн. Яхахгүй багийн ахлагч Ууган Баярын орон зай энэ багт ямар том нөлөөтэй вэ гэдгийг бид нэр тоглолтоос тоглолтод харж байгаа. Дээрээс нь нэг тоглогчийн асуудлыг хүртэл гаргаж бас сошиал дээр тавьсан байсан шүү дээ. Хоёр дахь сүүлд ирсэн гадаа тоглогчийн хэд. За харин хов чонхрууд баг сүүлийн тоглолтуудаа маш амжилттай байгаа. Тэд лигийг тэргүүлж байсан хасын хөлгүүдийг буулган авсан улмаар өснөтийн бүр 5 руу дэвшижсэн санагдсан. Одоо 6 дугаар байранд бичигдэж байгаа. Өнөөдөр их чухал тоглолтыг хийх болно. Аль аль багийн хувьд л үнэхээр ач холбогдол өндөр плей-оффын цаг мөч ингэж төгссөн байгаа юм. За Индра Инглингийн өдөө спикер рол дээр гоё зөрсөн даваа хүү илүү болох ч юу гэсэн түүлээ алдаа үлээчлээ. Шууд амжилтын гол дэвэн тэтгэгчээр Шунан дурлам амтдаг зөвхөн KFC-гээс мөн шууд амжилтын гол дэвдэг Саксанбгийн спортыг дэмжигч Coca-Cola хамтдаа төрүүлж алах нь Unitel мөн гол дэвэн тэтгэгчээр ажиллаж байгаа. Нажугаас цэцмэг Индра Бүмэг хамгаалагчаас гарсан юм байна. Итүү эрсүүдэд хөрвүүлсэн. Энэ тоглолтын дараа Метал, Хов чонхрууд. Металын хувьд бол одоо тоглолт болгоно л ер нь финалийн тоглолчиг ач холбогдолтой болсон. Тоглолтын рүү дэм үжлэл рүү унах магадлалч тэдний хувьд байгаа. Тэгээд хамгийн дор бичигдэж байгаа Монголиас нэг хожлын зөрүүтэй байгаа л дээ тий. Улам л хожигдлын зөрүү нөх ойролцоо байгаа. Тэгээд улам л аюултай болж ирж байгаа. Мэдээж одоо хинч доош онохыг хүсэхгүй шүү дээ. Ялангуяа Монголиас бол дөнгөж дээшээ буцаад дэвшээд гараад ирсэн дээдлэгт байж байгаа доош оноод гарч ирж байгаа энэ багийн хувьд бол их хүчтэй дайрж байгаа нь бол ойлгомжтой. Тэгээ Металлыг бас Саксан бүг сонирхогчид Монголыг төлөөлөө BCL төрөлтөн өрсөлдөрөл маш сайн өрсөлдөөн үзүүлж ирсэн энэ багийг хөгжлийн лиг рүү унчих үе гэдэг айдас ч гисэн байгаа. Үнэхээр төсөөлөхий аргагүй шүү дээ. Улирал эхлэхэд бол үнэхээр тийм зүйлийг хэлсэн бол хэн ч итгэхгүй байх байсан баг. Монголын Саксны одоо энэ лиг төсөлж байгаа ихтэй 10 баг бүгдээрээ л маш хүчтэй байгаагийн илэрлэл нь л да нэг талаараа энэ болж байна. За хамгаалч Арлаа явсан довтлоо оновч хүн хоёр тууламж үүссэн. Итүү эрсүүд рүү бөмбөг шилжиж байна. Ниндра 35 онооны зөрүүтэй тоглолт. Индра шалдаад өгсөн зочмыг илүү алхамд болж бөмбөг оруулсан. Болор цэцэг гэтэл бад орж ирлээ. Кели Болор цэцэг инхлэн хамгаалт сайн болж байна. Инхлэнгийн дамжуулалтанд таслагдсан Индра 2-2 3 онооны шийдэлтэнд амжилттай болсон. За дахиад гэрнүүний шумаас Amazon-с бөмбөгийн тоглолтод оролцуулаад явахаар боллоо доо. Инхлэн Эрдэнэт шалдаад өгсөн Болор цэцэг чон тойроод гараад ирсэн ч гэсэн өх боломж олцсонгүй. Инхлэн дундын зайн шийдэлтэнд амжилтгүй хамгаалтын самрыг Индра авсан. Хоёр багийн хувьд бол энэ 2 дугаар хагасдаас өөрсдийнхөө ашиглаж болох 6 завсарлагаас бас нэгийг ч авсангүй шүү. Тэгээд яг л тоглолтыг хэмнэлээр нь усглаар нь тэр чигтэл үйлчлүүллээ дээ. За Кейли Чон Болор цэцэг Бямчао Эрдэнэт Инглин гээд 3 одоо залуухан тоглогчоо. Дээрээс нь Кейли Чон туршлагатай тоглогч Болор цэцэг гээд бас хэдийн лигийн шилдэгүүдийн нэг болсон энэ тоглогчтой гаргаж ирэл Гарсиа дасгалж болгож дурчин да ингээд завсарлага дүүгээр өвсүүдээс захиаллаа.
Завсарлагын хугацаа дууссан үзэгчтэй тоглолт үргэлжлээ өгж байна. Чимэд долгор хүмүүхтэй. Заавал цас чимэг төгөж чадахгүй байна. Өгсөндөө цас чимэг шууд аваад довтлсон онорт алсан. Багийн 63 тоноо. Багийнхаа 100 тоног авч чадахгүй гэдгийг л одоо дарцгай да. Ер нь 100-аас дээш оноо төрөх нэгтэй ойлгомжтой болсон. Кели цаанаа өгсөн бөмбөг таслагцсан. Идүү ирвсүүдийн довтлоо. Индра чимэд доллар бөмбөг дуусан ч гэсэн өгсөнгөө. Индра өөрөө гоцлон тоглолт хийсэн довтлоо. Самбардаад 2-0 болж байна. За Индрагийн хувийн ур чадвар нэг эсрэг нэг тоглолт бол үнэхээр гайхалтай. Лигт дээгүүрчидэн. Тэр нэгний 3 хийж явах бах та. Тэгэлгүй яхаад харахгүй л одоо Монголын урдаа ихтгэл тоглогчдын нэг өмнө л дөө давтгаан дээр ялангуяа бүр илүү онцгойд шүгэл дуурсан итүү эвсүүдэгийн гаргаж байгаа ихний алдаа. Сарантуягийн 2 дахь алдаа болж байгаа юм байна. Түүний хувьд өнөөдөр 3 оноо 2 алдаа гэсэн статистик. Бичигдсэн байгаа харагдж байна. 4-р сүүлийн 3 минутын хугацаа. Эличон Эрдэнэт суул шийдэж чадсан. Шийдэлд нь орлоо. 102.65. 100 оны босхийг Амазонс инхүү алхаж байна. Итүү ирвсүүдийн довтлоо. Индра. За тэгээд итүү ирвсүүд одоо ирэх үлрэлд бас хэрхэн яаж олцох вэ гэдгийг л одоо ингээд үлрэлт тусаал бүх зүйл дахиад шинээр эхлэх бах. Индра магадгүй ирэх үлрэлд итүүгэнд байх уу тий? Эсвэл өөр баг руу явах уу? Цас чимийг Сарантуя ялангуяа чимэд долгор ч юм уу тий? Тэр тоглогчид эсвэл энэ багтаа байгаад илүү хүчээ зузаатахад орж ирэх үү гэд. Олон сул дутагдaltaй тал байсан дэрийг ч гэсэн багийн зүгээс бол харж байгаа. Яхахгүй бол будагтай талбай бол хамгийн том асуудал байсан л дууслаад импорт тоглогчтой явж гисэн уг нь тэр хүчээнд өгж нэлээд бас боломжийн будагтай талбай тоглож ирсэн Сандерс ирсэн эсээ идэж хангалттай сайн тоглох боломж олдсонгүй улмаар тэгээд өдрөл дуусч байна. Харамсалтай байна. 3 онооны шийдэлт нь оновчтой. Багийн 105 тоноо олсон. За Элия талбай дээр гарч ирлээ. Индра Сарантуя Индра цлавсан өөрөө шийдсэн шийдэлт нь оновчтой олсон. Багийн 68 тоноо. Индра хувийн 34 тоноо авч байна. За Индра хувь нь тоглолтын ихэнх хэлжсэн те 30-аас дээш оноо төрөх ёстой. Мэдээж тэгээ одоо бүсдэнэ гэж хэлжсэн бол Индра хийх ёстой зүйлээ хийлээ гэхдээ одоо бусдынх нь нөлөө хангалттай сайн л байж чадсангүй дээ. Мэдээж Амазонс хамгаалтыг одоо сэлж давж гарна гэдэг ямар хэцүү лээ гэдгийг бид нар маш сайн мэдж байгаа. Тэгээ аврагын цоврал харин илүү сонирхолтой ойрхон болох уугүй юу гэдгийг л томдгүй харж эхлэх болно доо. За Улаанбаатар Амазонс огийн хувьд 2022-оос 2023 оны үеэрлээс хойш 100 оноо авсан тохиолдол бол за нэг 7 удаа байгаа юм байна. Энэ 8 дахь удаагийн тохиолдол болж байгаа юм байна. За Арт эсрэг 3 удаа, Старс эсрэг 2 удаа гэж итүүгний эсрэг энэ үлрэлд бас 100 оноо авсан байсан. Гэдээлжид 100 оноо авсан сайн тоглолт гаргаж байгаа юм байна. Энэ сайн тоглолтоос плей-офф тэ маш чухал үед гарч байгаа гэдгээр онцлогтой. За Индра 34 оноотой багийнх нь бусад тоглогчид 34 гээд яг л багийнхаа 50 оноог л авсан байна да. Сүүлийн 1 минутын хугацаа. Сарантуя за энэ тоглолт баг 2 дахь шийдэж байгаа. Шөнийн шийдэл нэг хийж зарж байна. Элия талбай дээр ороод ирсэн юм байна. Өнөөдөр тэгээ гарч ирэх болох тоглогчид нь орж ирлээ дээ. Эсвэл үн зөвхөн дутуу тоглосон гэдэг. Тоглолтын ялагчийн хувьд нэгэнтэй ойлгомжтой. Амазонс ээлжид 1 жил дараалан аврагын төлөө шалгарч байна. 22-оос 23 оны үеэрлээс хойш ингээд дараалан 4 дахь аврагын төлөө шалгарлаа.
Тэд эхний үлрэл төрүүлсэн дараа нь бүлгүүд голоор нь орсон Индра тэр багийн одоо лидерээр нь тоглож байлаа. За харин дараа нь ингээд төрсөн үлрэлд Амазонс төрүүлж чадсан бол энэ үлрэл тэдэнд одоо төрүүлэхэд ганцхан шат үлдсэн 4 хожил хэрэгтэй. Хэрвээ гэх юм бол 4 үлрэлийн 3-т нь төрүүлсэн гэсэн багтмын амжилтыг эзэн болох болно. Франк Гарсиа дасгалжуулагч энэ багийн явтуудыг яаж тоглуулахыг дэндүү сайн мэднэ. Тэгээд одоо бэлэн байгаа болоо гэж бодож байна. Харин Итүүгийн Ирвсүүдийн улирал 2025-аас 26 он энэ хүрээд өндөрлөлөө. 26-аас 27 оны улирлаар Итүүгийн Ирвсүүд багийнхан дуу ахин уулзтлаа баяртай гэж хэлээд өнөөдрийн тайлбараа дуусгая да. За ингээд Улаанбаатар Амазонс баг финалд ирж байна. Тоотохгүй Далбан сэтгүүлч шинэ тоглолтын онцлог тоглогчтой та бүхнийг уулзуулах болно. Тайлбартай хамт байсан баярлалаа. Дараагийн тоглолтоор иргэ олзъя. Надад самгаал надад зарсан чиний заяа тийм ээ